За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За яг одоо та бүхэн энэ ангийн сурагчдынхаа суралцах чадамжийг дэмжих багт хуваарлагдсан байна. За энэхүү багт одоо хичнээн эцэг их хуваарлагдсан байх тоон ямар ч хамаагүй бөгөөд яг та энэ багт өөрийн хүсэлтээр болон яг ангийн хуваарлтын дагуу нэгдсэн гэдэгт итгэлтэй байна. За ерөөдөө 10 эцэг их тутмын 3 эцэг их нь яг хүүхдийнхаа суралцах чадамжийг дэмжихэд онцгойлон анхаарч ямар нэгэн ном зохиол судалж хүүхдийнхаа суралцах чадамжинд тусгайлан цаг гаргадаг байна. За тэгэхээр та 10 эцэг их тутмын 3 байна уу эсвэл 7 байна уу гэдэг дээр тус бүрдээ өөрсдөө чек хийгээрэй. За хүүхдийг бүх эцэг эхчүүд хүүхдээ сайн хүн болгохыг боддог. Хүүхдүүд ч гэсэн хүсэл мөрөөдөл зорилготой хүрэхийн тухайд хичээдэг. Гэхдээ бүх яг бодит байдал дээр хүүхдүүдийн хувьд ч эцэг эхчүүдийн хувьд ч бэрхшээл тулгардаг. Энэ нь юу вэ гэхээр сайн суралцаасаа миний хүүхд онц дийлэх эцэг эхчүүд хүүхдүүд маш сайн сурахын төлөө хичээдэг ч гэсэн олон бэрхшээлүүдийг даван туулахад яаж асуудлаа шийдвэрлэхээ хүүхдүүд мэддэггүй. Яагаад тэгэхээр хүүхдүүд маань анх удаага хүүхдүүд байгаа. Харин та нар маань өмнө нь хүүхдүүд байж үзсэн. Энэ үеийн хүүхдүүдэд хамгийн том онцлог юу байгаа вэ гэхээр суралцах чадамж яг одоо энэ танаа багийн хойрлогдсон багийн гол хийх ёстой зүйл болох суралцах чадамжийг нь гэр бүлийн орчинд дэмжих хэрэгцээ шаардлага маш өндөр байгаа. Та хүүхдтэй бодит цаг гаргадаг бол та хүүхдтэйгээ ярилцдаг бол та хүүхдийнхаа хүсэл мөрөөдөлд одоо оч нэмдэг болвол суралцах чадамжийг нь дэмжиж байна л гэсэн үг. За тэгэхээр яг энэ багт хойрлогдсон эцэг эхчүүд маань тухайн ангийн сурагчдын нас сэтгэхүйн ангийн онцлогт тохируулаад суралцах чадамжийг нь яаж дэмжих вэ гэдэг ажлын төлөвлөлтийг гаргах хэрэгтэй байгаа. За та бид нар бүгдээрээ интернет оюун ухаан, химэл оюун ухаан, интернет орчин хамгийн өндөр хөгжсөн нийгэмд амьдарч байгаа учраас та бүхний яг энэ ангид зориулж гаргах төлөвлөгөө хамгийн чухал. Тэгэхээр танаа багт амжилт хүсье. Жич хүүхдүүдийнхаа суралцах чадамжийг дэмжихийн тулд хамгийн оновчтой сайтаас хамгийн оновчтой та бүхэнд зөвлөгөө өгөх хүмүүсээс хамгийн оновчтой ном зохиолоос уншиж та нар маань өөрсдөө боловсруулж бүтээлчээр хандах хэрэгтэй гэдгийг хизээч мэдхийг мартаарай. Тэгээд бүх зүйл бэлэн байгаа учраас та нарт амжилт хүсье.